Би чи зам болно гэж ярьдгүй лээс хүмүүс тийсэн чинь. Яа. Би наач үтгэхгүй хөгчөрч их тийм ухаантай усуд идэв шүү дээ ер нь. Долоогийн даваа бас хариуцлагатай даваа байсан. Бас заан цолны даваа тэгээд бас хүчтэй аварга тай барилцсан хүчтэй аварга амбалж авсан. Тэр даваа ерөөхдөө урд нь би барилжсэн нэлээд барилцсан болохоор тийм бэргээдэх юм байхгүй байсан л да. Тэгээд яг тухайн үедээ тэгж давна гэж бас бодоагүй. Өөрийнхөө рефлексээр л михийгээд авсан. Тэгээд тухайн үед гаргасан эмоц бас тийм мэдээгүй наадмын дараалал төр бичлэгээрээ үзэж байхдаа л харж байсан. Сэтгэл бас маш өндөр байсан тухайн үед. За дахимдаад явцсан да. За ингээд зан цолтон төв нутгаас төрж байна. Эрхэм мөндөд үзэгчдээ. Төв аймгийн өндөр ширээ сумын Риад Дүнжингара бүхийн дэвжээ. Заамар гөмөр хайрхан компани шүүхийн шийдвэргүйс ерөнхий газрын сүлд спортын хороо нэгдэл клубын бүх Монгол улсын начиндор шандын өдрүүлэг Монгол улсын аварга хангаагаар долоод авч Монгол улсын зан цолтны уулзлыг биелүүлж байна. Ер нь бол бөхчөрч их тийм ухаантай усуд идэв шүү дээ. Ер нь л хоёр адилхан ингээд гартаа бол гартаа хөлтөө дөрөв мөчтэй толгой тавьтай усуд бие бинийгээ унгаах гээд тэр чинь шууд очиод түлхээд унгахдаг юм биш. Арга мих техник михийж унгаан бас хүчний үзүүлэлт гэж юм байна. Тэгэхээр өсө бүх хүмүүс бол бүгд л ухаантай ухаан гаргаж ижил бас хүнийг унгахдаг тийм. Арга зайл бяр хүч гэдэг бүгдийг хослол. Улсын наадам дуусаад дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг. Ер нь бол тэгэл наадам дуусаад дараагийн наадмын бэлтгэлдээ орцсон байдаг. Тэгэхгүй бол одоо алдаа оноогоо засаад бие бэлтгэлээ базаагаад гэдэг. Ер нь бол жилийн 4 өдрөл бэлтгэлтэй л байдаг. Би ч баг багтаа том биетэй хөвгт байсан. Айлын баг тэгээд манай ээжийн дүүнэр барилдаг. Манай ах эгчнэр бүгд л том биетэй болохоор энэ манай энэ бүх болно гэдэг байсан. Тэгэл ерөөхдөө одоо жоохон багасаал тэгж хилдэг байсан бол миний одоо чихэнд хоошиг хоногшоод одоо ингээд тэгээ би жоохон нэг 5 6 дугаар ангид ороод бэлтгэл сургалт хийдэг болол тэгэл ер нь бүх болтох гараа маань ихсэн. Анх бүхий спортоор чөлөөдгөр хичээлж эхэлсэн. 73 дугаар сургуульд лаажа багш дээр анх очоод лаажа багш Андр багш хоёр дээр очоод чөлөөдгийнхээ гарааг хэлжээлээ. Тэгээ үргэлжлүүлээд 2008 оноос Улс аймгийн төв сумын яриад Бомбаяр багш дээр бас үндсэн үеийнхээ бэлтгэлийг хийгээд ахилчээлээ. 2012 онд Бямбэринчгийн Баяраа багш дээр бас Шигшөөгийн бэлтгэл дээр орж эхэлжээлээ. За хамгийн анх сумынхаа над хүүхдийн барилтанд л барилж байсан тий. Тэгээд аюу юм бэ? Нэг хүүхдийн сургуулийн хүүхдүүдийн дундх барилтанд тэр нь барилж хоёрт орж ирсэн. Би чи багасаа айлын хамгийн баг л аав ээж маань ер нь юм хэлэхгүй л өссөн л доо. Тэгээ манай аав Төв аймгийн өндөр ширээ сумын харьяат ээж маань Төв аймгийн өндөр ширээ сумын харьяат оноо 4 сайхан хүүхэдтэй. Тэгээ одоо аав ээж нь намайг одоо барилт болгонд л ярьдаг шүү дээ орой болгоно. За яаж ойрлоо. За тэрнтэй яав гэдэг. Ер нь байнга л үзэж дэмждэг. Тэгээ бүх анх бүх болоход манай ээж маань их дэмжиж ийсэн. Тэгээ нэг сумынхаа нэг ах найз дээр барилтдаг байсан нэг найз дээр бас аваачаад үзүүлээд бүхий ном аваа тэндээсээ энэ михийг зааж манай хүүхдэд зааж өг гэж хэлээд ерөөдөө манай ээж анх ер нь бас нэг яг эхлүүлж ийсэн бүхий номны гарааг бол манай ээж дүүнэр бас барилддаг байсан. Сумын заа Наранбадарх гээд бас барилддаг байсан. За манай ээжийн эмээгийн ихчийн хүүхэд гээд одоо улсын харцаа Даваабатар байна. Даваабатар ч бас хойдны хамаатууд. Тэг манай аавын талд бас дээх үедээ бас барилддаг байсан хүмүүс зөндөө байсан билээ. Энэ бол бүхий удамтай. Тэг ер нь л одоо ингээд том аваргуудыг хараад хүүхдүүдийг хараад бүгд л ген удамшдаг юм шиг байна. Тэгээд тэрний адилаар бас ялгаагүй надаас бас өвгдөө ийдсэн маань ах нар өвгдөө ийдсэн маань бас тэр сайхан ген бас
өвлөгдөж ирсэн байхаа гэж бодож байна. Шантрах уу гарч яасан. Гэхдээ би чи энэ шантраад байдгүй шүү дээ. Одоо үндсийн бүхний Оросоос хойш энэ бол тийм нэг шантрах мантрахыг бол мэдгээ байсан. Ер нь би чи одоо эхнэр дөрөв хүүхэдтэй энэ хүн чинь одоо өөрх гэрээ авч явах хүн чинь нэг шантраж би нэг тийм боддгүй шүү. Авч явах үүрэгтэй тэгээд шантрах бол тийм бодогддгүй шүү дээ. Одоо хийх ёстой ажлаа хийгээд Монгол хэрхэн ямар байх вэ те тэрийг үүргээ биелүүлээд тэгээд эхнэр хүүхдүүдтэй гэртээ сайхан хоол ундаа ээждээд амраад тэгээд за дараа нь юм бол сайхан дивжин дээр очиж бэлтгэл хийх. За энэ хоёроос ихэл юу байдаг та. Сайхан байдаг та. За миний хол ер нь ноён нуруугаа алдахгүй байх. Яг эр хүн бол хэлсэндээ байх те. Эр хүн шиг байх. Бас чудагтай байх. Одоо энэ зүйлийг бол маш их баримталдаг тий. Намайг төрүүлж өсгсөн аав ээжтэй бас их баярлж явдаг шүү. Өдий зэрэгтэй явна бас аав ээжийн маань ач тус. За тэгээд миний ханы аав ээж байна бас. Тэгээд ханыхаа аав ээжтэй бас маш их баярлалаа хэлье. За хайртай хандаа цэцэг сүрэнгээд миний хань байна. Дөрөв сайхан хүүхдийн минь бас төрүүлж өгсөн. Тэгээд ерөөсөө бүгчүү тамирчдын одоо амжилт гарах хүнсчил ар гэрийн амьдрал доктортой байх, санаа зовхгүй байх тий. Энэ бүгдээс л хамаарч ерөнхийдөө амжилт гарах эсэх нь бол одоо би бол одоо өөрийн бодож байгаагаар бол шийдэгдэг юм болов гэж боддөө шүү дээ. Тэгээд хайртай хандаа сайхан хүүхдүүдтэй бас маш их баярлалаа хэлье. За тэгээд олон сайхан багш нар байгаа. Багш нартай бас бүгдэнд нь одоо өдий зэрэгтэй явна. Бас сайхан багш нарын маань зааж зөвлөсөн сургаснаар одоо би өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. Багш нартай бас баярлалаа гэдгийг хэлье. Өнөөдөр улсын зааны цолныхоо наадмыг бас хийж байна. Тэгээд Төв аймгийн удирдлагууд, нутаг орны нутгийн зөвлөлүүд, дэмждэг ах нар бүгд оролцоод энэ энэхүү сайхан наадмыг хийж байна. Тэгээд наадам маань өргөн дэлгэр бас сайхан болж байна.